Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За юу цаанда бяцхан садрын тэд минь. Нөгөө айхтар киноныхоо дараагийн парт буюу 3 4 дугаар ангиудыг ярьж өгөхөөр би дэн дэрлээ. Аашаас энэ кино бүр яваанда улмал заван улмал хэрцгий болоод ах шинжтэй тэгээ. Тэгэхээр олон долоо юм шалжганаад яхав шууд л дэгдээд орсон дээр байлгүй дээ. Тийм ээ. Дарах ёстой юмудаа дарцгаасан бол бөөнөрөө шагналдаад орцгоё. Let's go. Хой. Тийм ээ. Тий. Чи далж байгаад хараад их байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад дэмгүй шүү. Окей. За 3 дугаар анги. Эдийн өнгөрснийг харуулж бугаар эхэлнэ. Шалан дээр 0 орж ийн гэж зүудэлсээр өмдөндөө шээсээ савируулан ээжт нь хөгдөж буй архины амрал бүхий итгэхэд бол Эдийн аав Жорж гин. Чи одоо ямар нүрээр энд ирэх үү? Өвгөнтийн өндөдөө хэвдэж байхгүй яасан? Гинт бид нарыг санаадахсан уу? Тэр царайг нь хараад гураа худ гимшээ шагаад би чамайг бээгүү мэдэн штэ хамаяа. Чи зүгээр шал заваруулсан даа л гимшүүл дээдийн заяа. Яг одоо харилж үз. Амьдрал дээр бай блок гэж фристайл явтал авгаж энэ миний гэр орон шүү хүүхэнгүй. Би гэртээ ирж болохгүй юу? Гэхэд энэ байшин савыг худалдаж авах чи сохор доглон хэлгүй дүлий зоос ч хялайлгаагүй. Явж тэр сарвчин давнд наад өнөр танар чи бактериологийн зэвсэг юм хаашаа. Аллаа гэсэнд ууралсан аав нь их нэртэй 5 салаа боов өгснөө араас нь яана хайра гэт хэлж амжаагүй байтал их чин баруун гарын хориотой цохилж шанаа руу чиглэн орж ирдэг юм байгаа үсттэй. Ах хүү шал арчиж мөлгсөөр амтай голтой дээрээ зүгтаад бурхан минь арх ууцсан дээрээ тарсан бол нүдэнд хоёр болж харагдаад өмхөлцөг дэлб үсрэх байж гэсээр зогтон алгуулна. Аавгаг явсны дараа ээж нь Эдид миний үрээ эмэгтэй хүн төрч болохгүй шүү. Хүнд ачаа битгий үүрүүл заваагаараа энэ төргээд аваа ухаантай юм ярьлаа да гэд яг алга таших гэж байтал гэхдээ ээж нь чиний хос хушхыг авах хэрэгтэй гэж шат. Нэ ажмаач харин жинхэнэ хардкор уу юу? Манерийн шизофрен ер нь маамаагаас өв залгамжлагдаад ирдсэн байна гэж байх. За үзэгдэл буцаад одоо өрөө шилжнэ. Эди ээжийнхээ хувцас өмсөд баарн духан дундуур нь цоо буудаж алдаг Мэригийн нүрний арсыг хуулж аваад маск хийгээд өмссөн шинэ хувцас авсан хүүхэн шиг л баярлан бүжиж байхад нь хаалгануудын хоёр шириф ирсэн байв. Манерч хурдхан хувцас унраа солиод солиоч гэжтэй гадуур нь альт юм нөмөрсөн болоод хаалгаа нээхэд цагдаа нар сайн байна уу? Өчигдөр хаагур ямар ацаа хийсэн бэ? Мэрийг таних уу? Тэдний баарны гадаа энэгэн чинийх дэжил машин харсан байна л да. Гэхэд би өчигдөр гэртээ байсан. Манай машин өчигдөр баяжаад асаачгүй. Хөдлөөчгүй. Би угаасаа хөгшөө хоньны насгүй улсын эхийг хараад юун гарах манд тайл байна. Гэхдээ Мэри яасан? Тэр зүгээр үү? Гэхэд цагдаа нар байхгүй. Ажлын байран дээр буудуулж алуулсан. Алуурчин цогцыг авч явсан байна. Гэхэд ямар балаа юм бэ? Би гараагүй. Ээжигээс хэрэгэдэг. Манай ээж нотлно. Гэхэд цагдаа нарч тэг шаардлагагүй гэд яваад өгнө. Кэнчтас сэжиглээ судлаад ээж нь нас барсан энэ мэдчихдэг юм уу? Дээр үеийн цагдаа нар бас л таг байсан байгаа юм шүү аа. Ингээд уснаас хитэнтэй хуурай молторсон Эди итүгний бэршки Джейсийн кофе уугаа сууж байтал Аделийн гаднаас машиныг чи хараад ороод ирлээ гэсээр тэрэн дээр ирнэ. Өчигдрийн явдал туушлаараа хонгороо. Би харин хадам ээжээс айхтар амаатай. Ядж хат хатам ээж надад огтуг солихгүй байсан шүү дээ. Дээр нь би баг зэрэг айсан гэхэд тэрнийг харсандаа баярлаж зүгээртэй хайртай. Би ээж сайн хэлсэн. Тэр дараа чамтай хамгийн хөөрхөн дээрээ харьцна гэж байлаа. Гэхэд охин баярлаа. Хүүе нэр энийг хараа гэд сонингийн тасархаанаас хайжилж авсан эмэгтэй эрэгтэй хүний зургийг үзүүлээд энэ хоёр нэг хүн штэ гэсэн. Ээж гайхаад энэ залуу эмэгтэй хүний хувцас өмссөн байж тээ гэсэн чи Аделингүй наадах их чин трансгендер гэдэг юм боожгоогоо авахулаад мөмөн төр хэлгээд эмэгтэй болцсон байхгүй юу гэхэд маань Эдийн нүдамн гэрэлтэй л энэ эмсэглэл тодруулаад дотор хүнийг нэг ижигд бололтой бүр байжад чи шүү. Тэгснэ нэг зүйл санан хоёулаа баас ахын төрсөдөр уулзъя. Би чамайг гайхшруулнаа гэсээр гуанзнаас гарч чадна.
5 дахь болцооноос өмнө Эдди оршуулгын газар шарлуудын нэрс уншиж явсаар нэгэн эмэгтэй булшийг авдраа уудалж байгаатай лухаж хуруугарыг нь молчаан бүгжийг нь авснаа тэр нь таалагдана гэсээр болцоороо явнаас тач. Дэвтэ бүгж өгч байгаа юм бахтай. Бас мэдрэл муутам шиг мөртлөө бас романтика аваа гайгүй зэрэглэлийн ганцанд аваад орцсон. Анх удаа хамтаар суугаад бөөм баяр. Гэхдээ энэ зүгээр болцооны трейлерын заяа. Жохон уулгаж халааж байснаа оршуулгын газар дагуулж ирээл баахан булшин дунд адиал энтер дэвссэн. Тэгснэ нөгөө дэвтэ бүгжөө гаргаж ирэн Аделинд гэрлэх санал тавих бөгөөд нэг өхөн чугаасаа гад сонирхолтой болохоор оршуулгын газар ирээл гэрлэх санал тавьж байхад нь баярлаа. Тгий би авгаачин болъё гэснэ үнсэлцэж өнгөлцөж Аделин ч та ороонд орсон бохлууга адил дээр нь гараал өмдөг нь шув татах гэж үзэж тарна. Гэхдээ үнэ энэ хүүхэн биш. Би бүр шокн шал. Гарах хөшөн оршуулгын газар гэрлэх санал тавиад хүний булшин дээр загаснаа дуулахдаа тэгээд зүгээр үү те. Эдийг бас төмс гэж бодсон чи энэ хүүхч бүр хаалцсан юм байна. Бурхан минь гэж. За тэгээд яг бава шава эхлэхийн даваан дээр ээжийнхээ булшийг харан хоолойн жихэнд нь сонсогдох шиг болов. Тайм аут. Би чамруу хүүхдүүдээ засч чадахгүй. Би эцэг болохоос айж чинь гэж. Аделин ч уурдаж бохомдлгүй ойлгож байна. Хэмээн энэхүү асуудлыг шийдэхин тулд Аделин тэрнийг өмнө нь хүүхдийг нь хардаг байсан айлдаа хүүхэд асрагчаар ажилд оруулахаар болсон. Хүүхэд асрагч нь осолд ороод хөлөө гэмтэжсэн болохоор Аделинийг хараад өгч гуйсан ч цагийн ажилд орж гисэн чадахгүй. Харин манай хүн амар харан дээр нь мангар хямдхан шүү гэж шахсаар зөвшөөрүүлж чаддаг. Хүүхдүүд нь тэгтэл мань Эдийг шаал модон уйтгар тама. Манай өмнөх асрагч бол галзуу хүүхэн байдаг штэ. Үнэн алиа гэхэд тэгвэл тэр чинь элб үзүүлж чадах юм уу? Би бүр та нарт амар элб үзүүлэх үү гэд гэрлөөгөө хүүхдүүдийг авч явнаа. Гэртээрэд хүүхдүүдийн урд хүний гавлаар хийсэн аяганд хүний хурууны яс хийж нуугаад алинд нь байгаа вэ гэж утгагүй зүйл таалгаснаа яс биш тасалсан хуруу гаргаад ирдэг үстэй. Хүүхдүүд бүр шок. Тэгснэ хутгад энэ жинхэнэ биш гэж хүүг хэлэхэд эд үгүй жинхэнэ. Нэг эмэгтэй халааснаас овногч харна би авцсан юм. Гişаад. Би бүр толгоогоо тасалж чадна. Гиснэ ялзраад өгөршөөд будаа болчихсон эмэгтэй толгой барьж гарч ирнэ. Хүүхдүүд ч анхнаасаа л худ гэд бодсон учраас нэг тоолгүй таг илб байна. Гэтэл манай төмс самцсан дотроо Мэригийн арьсаар хийсэн бага өмсчихсэн хүүхдүүдэд би хэлээ үстэ толгоогоо тасалж чаднаа гэж орилоход бөөн үйлэм аль болно. Ямар гоё байхавт. Айж орлоод сэтгэлд нь драма суулгалаа нэг юмч. Буцаад гэрт нь ирлээ. Ээж аав нь хүүхдүүдийг дураараа авч явлаа гэд бөөн уур. Хүүхдүүч ээж тэр хачин масктай байсан бас толгоогоо тасалсан гэд амар зүйл ярьснаар эхний өдрөө шууд ажлаасаа алгаднаа. Орооноос нь ажлаа булаалагчлаа гэж бодон осолд орж хөлөө гэмтээсэн асрагчийг дагаж тэрэнд өс сан. Өөрийг нь дагаад байгааг анзаарсан эмэгтэй маргааш дэлгүүр ороод гарч ирэхдээ тэрнийг анзаарч чи намайг өчигдөр орооноос хойш даглаа. Яагаад байгаа? Гэтэл Жиминий ажлыг булаасан. Гэсэн дэмэгтэй юу гэнэ би чинь зүгээр л нэг хүүхэд асрагч байна эргүй юм ааши гэсээр яваад. Ороо эмэгтэй хөлн гэмтсэн ч хүүхдүүдээ харахаар айлдаа ирлээ. Хүүхдүүд ч хайртай асрагчаа хараад бөөн баяр. Ээж аав нь тэднийг үлдээгээд метрополис орохоор явсан хойгоор ямар нэгэн зүйл нүдэх чимээ гарна. Хүүхдүүд эхэлж сонхон дээр очиж харснаа яана толгоогоо тасалдаг хүн гэж ойрлон. Асрагч сонхон дээр ирээд шалгатал гадаа хинч байсангүй. Удалгүй хүүхдүүдийг оронд нь оруулж унтуулад өөрөө радиогоор болсон явдал сонсоод сууж байсан ахин чимээ гарна. Чимээ гарсан газрыг шалгахаар доош буутал тэрнийг хараасан зохиж унгаад аваад явна. Тэгснэ маргааш нь Аделин дээр очиод би хүүхэд харж чадах юм байна уу? Гоё юм байна. Гоё илв үзүүлээл харчих юм байна уу? Одоо хоёулаа суух уу? Гэхэд Аделин бөөн баяр хувцас баглаад тэрнтэй явхаар гэртээ ороод энэ талаараа ээжтэй хэлтэл бөөн хэрүүл уруул. Аделиний ээж тэр залуучин гажиг ёёто ээж нь бүр бүтэхгүй гол усаараа нэг тэрний ээжд нь дургүй байсан. Аав нь хувхай архичин гэж хэрэлдэхийг гадаа сонсож суусан ээдич дургүй нь хурч явах гэтэл араас нь хайртай залуутайгаа гэрлэхээр шийдсэн Аделин чемдантай хувцас барьсаар гарч ирж гараас нь хөдлөн гүйж гэрээсээ чойрно. Охин жирэнгүүтэй айл гэр цэвэрлэж гэрийн эзэгтэй ажилдаа ороход гэрт нь гэрлэгийг шиг болсон ээд бууга аваад нөхөр чинь туулаа харсан. Өнөө ороо туулаагаар орон зүг барина гэж худлаа хэлээд зарвчинд нуусан асрагч эмэгтэй дээр ирнэ. Эмэгтэй дээр ирээд чи өгсөндөө хүлээд ах уу? Үйлх ёстой хүн би байхад хүний ажил булаачаад би тэр мөнгөөр хөрмөө хийн гэж бодож байсан юм. Одоо ингээд өнгөрлөө гэснээ хүүр тэрч орж ирэн урд нь суулгаад зандансан гараар нь бариулж асрагч эмэгтэйг алхаар зохиж алхаж байгаагаар 3 дугаар анги маань дуусч байгаа юм.
Хөөрхий янзах шиг сайхан шаргал ус тасрагч эмэгтэй Кэдинэ хөнөөгд биеийг нь шохоогоор шохоодож араас нь маарлаар бүрээд яг дуусч байхад Аделийн ээжийнхэн өрөөнд ороод амьд хүн биш хүний хадаж муудсан цогц байхыг хараад орилт чарлан гэрээс ухтаанда. Аделины орилохыг сонссон эд хараа яава гэд гүгээд гартал цаадхан ч тавхаага гялцтал дэгцэр гэртээ ирэхэд ээж нээзгүй хамаг хаалгуудад төгцсөн ч эд зойрын хаалгаар нь гэртээ орж ирж байгаа юм шиг л саадгүй ороод охины өрөөний урд ирээд орон дээр байх ногоон дотор хувцсыг хараад зог тусна. Тэрнийг харсан Аделийн би чамайг миний дотор хувцлуудыг салтаадаг байсныг мэднэ. Энэ янзын төрсийг левчиг байгааз чамд зориулж авсан. Тэгэхээр хоёулаа шудраг бай. Гэхэд гарах гарцгүй болсон Эди тэрэнд гэрт байгаа цогц нь ээжийнхэн цогц биш. Ээжийнх нь хажууд оршуулсан байсан танихгүй эмэгтэй цогц. Би тэрнийг ээж гэж дууддаг. Энэ бүгдийг ээж надаар хийлгсэн гэсэн яриаг нь сонсоод зүгтааж айж янз бүр болох юм болов гэсэн харин ч Аделины нүд нь нөхөр дээр нь батг гарсныг хараад шахахаар баярлж байгаа хүүхэн шиг галзаж ирээл тэгээд тэр эмэгтэй биэнд хүрэх ямар байсан бэ? Би виш шиг зурагч болмоор байна. Ер нь хүн өгчл байдаг үстэй. Тэр чинь юунд нь гайхдаг байна. Санаа зовох хэрэггүй дээ маж шаал тоохгүй гэснээр өөрийг нь ойлгох гаж хүүхэн гарч ирэх нь тэртэй. Гэхдээ тэр хоёр хэсэг тус тусдаа байхаар болов. Маргааш эд шохоо авахар барилгын дэлгүүр рүү шагаал ортол эзэн авгааг уйлж байхыг хараад яг үнэндээ уйлж байгаа нь биш. Харин өмссөн дотор хувцс нь гоё харагдаад нүдээд салгаж чадахгүй байсан тул ахаад жаахан ширтгэхээр сэтгэл нь тавгүй байгааг далиндуулан тэрэнд санаа тавьж байгаа юм шиг болж хоолнтой гадуур гарт сэтгэлээ сэргээ хэмээн өрхөндөө оруулна. Авгаач чиний мөнгө шохоо авахд ч хүрэхгүй байсан юм байж яаж намайг хоолнд оруулах юм? Эгчийнх нь хэрэгцээ өндөр штэ гэхэд эд зүгээрээ эмийн сангийн балжид авгаа над дөртөө гэснээр хамт хоол идэхэр болно. Ингээд эмэгтэй баярлал сэтгэл нь хөдөлсөн болохоор Эдид өөрийн амьдралаа ярина. Нэг том болсон хүүтэй цагдаагийн орлогч дарга нөхөр нь нас барсны дараа тэрээр дэлгүүрт нь орж ирсэн эхнэртэй залууд ухаангүй дурлсан байгаа юм. Нөгөө нэг хар юмд дурлалдаа шатаж эхнэрээ орхиод өөртөө хамт амьдрахаар ирсэн ч салт гэдэг нь тухайн үед зүүдэнд ч оромгүй жигшим зүйл байсан болохоор эхнэр намаа хорлож хүмүүс тэрнийг хөгшин садар эмээр нь дуудцгаан элдв янзын ховж ивэ тосгонодыг тарж эхлэхэд дурлалт залгуун тэслэгүй тэрнийг орхисон тул манай эгч сэтгэл хөдлөлд орж өдөр бүрийг уйлж өмжиж өнгөрөх болсон талаараа ярихад саянаас хойш мөмрүүн Эдийг хараад байгааг анзаараад авгаагүй айлгүтэн хүүшээ хаашаа хараад байна гэтэлээд гоё левчиг байна штэ би хөмсч үсч болох уу гэсэнд эмэгтэй ч гринжлэлгүй тэг чи сахилахгүй юм а яг экс шиг минь намайг өдөөч байна гэд мөмчгөө тэрэнд тайлж өгнө. Эд ч мөрнөөс тэмчгчийг намангуудаа үнэрлэж гарна уу. Ингээд манай хоёр хоолны газраас гарч галбирын галтиргааны газар орж гулгаж байхдаа ундаа авахар очтол Кас ч нөгөө урам зориг авдаг нацист хүүхэн болж харагдсанаа. Тэрүүгээр буйтан хийгээч гоё болно доо гэж шивнэх болно. Галтиргааны газраас гарч хадагтаан гэрт ирээд хамт дар сууж байсан ажимаа халаад хамаг уусан юм доошоор болтой. Бөксөө салтаанд нааж айлгүй тайл мөм гаргахад эд анга харсан чонлугааг өлөрч ваа үнэхээр сайхан юм аа гэд амалдчихна. Тэрийг нь хуушур шиг мөмтэй болсон эгч маань өөрийн гоё гэдэг гэж ойлгоол тачаад. Эдиж самцаа тайлхад эмэгтэй левчгийг өмссөн байхыг хараад хуушур мемтэгч чи модэггүй хүү хэрэв намайг сайн бамбартвал би чамд дотоочоо өмсөхийг зөвшөөрнө шүү гэснээр манай хүн туршлагатай анагийн гарт өөрийгөө тушаалаа. Бавашаваш дуусч Эди левчиг бандгаа өмсөө сууж байсан эгч чи над дээр ирж амьдэр гэхэд Эди би чадахгүй би наа зөвхөнтэй гэтэл эгч бити гуцаад байл да чи зөвхөн минийх гэснээр манер гэртээ очиод төсөөлийн ээждээ би явлаа хэрхэн болсон манайд ирсэн эмэгтэй биш өөр хүн гэсэнд ээж нь би чамайг хиний дээр оцгосныг мэднэ энэ хотын алдарт би чикотой нийллэгт орсон байхаа чи тэр чамайг бузралсан утгагүй бовноос чинь нус гарна да гэж харааснаар ээжийнхээ үгэнд давтаж маргааш нь буугаа үрээд эмэгтэй дэлгүүрт ирнэ. Алуулах гэж байгаач мэдэхгүй хөөрхөн эмэгтэй бөөн баяр тэрэнд хоол, вино, дотор хувцас зориулж бэлдсэн байсан ч Эди чи намайг бузралсан байна. Над өвч өгсөн залтай хүүхэн гэж хэлэхэд гомдсон эмэгтэй уурлан мөн нусан чавх яг одоо манайхаас зайл гэхэд Эд дэлгүүрт нь байх буунаас худалдаж авмаар байна. Би одоо чиний амраг биш үйлчлүүлэгч чинь гэж хэлээд зарж байгаа буунд нь сумаа хийж сэнэглээд хуушур мемтэй эгчийг буудаж хөнөөгд мөнгө болон цогцыг нь аваад явна. Оройн Эдийн сарвчанд төөрсөн хоёр анч ирээд харах эсгүй зүйл харж Эдийн цахилгаан хөрөөг нэг сайн ирэлж өгөөд тайлгаад өгнө. Нөгөө хоёрыгоо мал гаргаж буй мэд дүүжлээд мөчилж толгойг нь таслаад дундуур нь хуваацсан байхыг Аделийн хараад огт ажууга шинж байхгүй харин ч баярлаж догдолсон шинжтэй зургийг дарснаа одоо хоёлаа өөр юу хийх үуч гэж ах шиг яа биз.
Юу ч хийх байх вэ? Гэд Аделины гэрт нүргэж өгчхөд дэлгүүрийн авгаа нүүрний арьсыг момтой нь хуулж аваад өмсөж чармаа шалтан бүжгэлж байгаагаар 4-р анги маань дуусдаг. За ингээд Мангас сурлын Эд Гиний түүхийн 2 дахь парт та нарт хүрлээ. Босромг болоод байгаа заа. Яалч. За тэгээд хуруу умсаа гоцолзуулсан бол дараагийн партаа хүлээгээд томоотой байж байгаарай. Окей. Удахгүй эргээ ирэх болно.